Турбакино сувагт эргээд тавтай морил бид энэ удаад 16 ангитай амьдрал чамд жүрж өгвөл хэмээх Солонгосын олон ангит киног ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Гэр бүл нь хөдөө байсан бүх газраа зараад хотод нүүж ирсэн үеэс Иесүний бага насыг хуульсан мэд хуулбар охин Гүмёны гунигтай түүх эхэллээ. Тэр гадаадд сурах мөрөөдлөө тээж явсан. Гэрээсээ хол амьдрах хизээж амар байдаггүй байсан л да. Тэтгэлгээ алдсны улмаас дотор байрнаасаа хөөгдсөн Гүмён өөр өрөөд хүрээслэх шаардлагатай боллоо. Гэвч шинэ өрөө нь маш муухай байлаа. Шалны халаалт нэвдэрсэн, байрны эзэд нь үргэлж хоорондоо маргалддаг. Азгүй явдал нийгмийн доод болон дунд давхаргын хүмүүсийг л байнга дагдаг мэт. Нэг өдөр Гүмён өрөөндөө хичээлэж яхад байрны эзэн гэртээ ирлээ. Тэр түлхүүрээ үргэлж цэцгийн савны дор нуудагч энэ удаа түлхүүр нь халаг байж. Охин нь гэртээ байгааг мэдсэн учраас хаалгаа нэ гэж дуудсан байна. Гүмён түүнийг тоохгүй гэж байтал хаалганы бариуд хөдөлж эхэлдэг. Байрны эзний охин аав ээжээсээ нууцаар найз залуугаа гэртээ авчирсан байж. Найз залуугаа нуухад туслахыг мэдээж манай охиноос гуйдаг. Байрны эзэн хоол эзний дараа Гүмёнд жигэлсэн бав өгөөд охиныхон байдал өнөөдөр нэг л хачин байгааг анзаардаг. Охин нь урд нь гэрийн ажилд огт санаа тавьдаггүй. Бас ийм эрт гэртээ ирдэггүй байсан байна л да. Гэрт нь ямар нэгэн зүйл болж байгааг сэжиглсэн аав нь өрөө бүрийг шалгаж эхэллээ. Гүмён би одоо сургуульд явах хэрэгтэй дараа шалгаж болохгүй мó гэж асуулаа. Гэрийн эзэн хувцсны шүгээг онгойлгох гэтэл Гүмён зогсоод дотор нь миний дотор хувцаага та гач донтон гэж дуудуулахыг хүсэхгүй байгаа зү гэдэг. Энэ нь байрны эзнийг төр зур хуурсан ч охин нь гэрээс гарахгүй байгааг хараад сэжиг нь улам баталгааждаг. Эцэст нь охиных нь найз залуу шүүгнээс баригдлаа. Гүмён ядуу оюутан байснаас гадна тэднийг нуух гэж хагаад хувцсны шүгээг нь ч эвтчихдэг. Тэр энэ бүтлгүй залуутай дахиж таарахгүй гэж бодсон ч азгуудл туусаагүй л байлаа. Нэг өдөр ажлын зар хайж аваад өмнө нь шүүгнээс баригдсан нөгөө залуутайгаа дахид харчдаг. Өнгөрсөн явдлыг тоохгүйгээр Гүмён зөвхөн ажилтай болохыг хүссэн учраас би чамтай хамт ажиллаж болох уу гэж асуудаг. Ингээд тэр кино театрт ажилтай боллоо. Гүмён ажлын цагаас гадна хичээл хийж гэр бүлийнх нь маш их зүйлээ золиослон байж түүнд өгсөн боломжийг ашиглан мөрөөдлөө биелүүлэхийг чармаажлаа. Нэг өдөр Гүмён киноны тасалбар зарж байхад нэг үйлчлүүлэгч зориуд түүнд төвөг учруулдаг. Тэр бүх төлбөрөө жижиг зоосоор хийж Гүмёныг их уурлуулна. Гэсэн чин өнөөх нууцлаг үйлчлүүлэгч зооснуудын хамт нэг бүгж лангуун дээр тавилаа. Тэгтэн Гүмён өмнө зогсож байгаа хүн Ямбом гэдгийг таньчдаг. Тэр даргаасаа тасалбарын кассыг түр харж өгж байгаа ч би ус буцалгаад ирээгээд яваад өгдөг. Үнэндээ Ямбомтой уулзахаар кино үзүүрийн танхим руу орох нь тэр. Гүмён энд удаан хугацаанд ганцаараа байсан учраас Ямбомыг хараад маш их баярлдаг. Үзүүрийн танхимд орж удаан уулзаагүй найз залуутайгаа халуун дотн тэрвэрлэлээ. Ямбом гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүйгээр түүнийг харахаар нууцаар ирсэн байна. Тэр 7 хоногийн хугацаатай цэргийн албаны ажиллаар явна гэж худал хэлж, за үнэндээ бол чөлөө аваад Гүмёнтой уулзахаар ирсэн гэсэн үг. Ажил таарсны дараа Ямбом Гүмёныг гэрт нь хүргэж өглөө. Зам нь аюултай харагдчихэдэг. Эргэн тойрон бохир заваан бүдүүлэг хүн ханан дээр садар самуун хүртэл бичсэн байлаа. Ямбом улам их санаа зовж сөүлд буцаж ирээд надтай хамт амьдралдаа гэж санал болгодог. Найз бүсгүйгээ ийм аюултай дүүрэгт амьдарч байгааг хараад мэдээж хэн тайван байх вэ? Гэвч Гүмён энд амьдрах дайжгүй, ойр хавийн хоол намттай бас хямдхан гэв. Найз залуу нь энэ газрыг жоохон онцгүй үзээд байгаад нь мэдээж найз охин дургацдаг. Тэр Ямбомыг хөөгөөд намайг дагвал чамаас бүр мөсөн салж дахиж хизэж уулзахгүй шүү гэж анхааруулдаг. Энэ хооронд өөрийнхөө хувцсны шүгэнээс олдсон. За тэгээд ажил олж өгсөн энэ залуу үе дүрс нь харагдаад байдаг. Энэ явдлын дараа нэг удалгүй Гүмён ажил дээрээ хамт ажилладаг хүмүүстэй за тэр тусмаа нөгөө залууд хоол хүрэхээр олчдаг. Тэгж яагаад найз охинтойгоо санамсаргүйгээр хэрүүл хийж байгааг нь сонсчдаг. Байрны эзний охин найз залуугаа өөр хүнтэй уулздаг гэж сэжиглээд түүнтэй маргалдаж байгаа нь юм байна. Гүмён нуудаж байтал ойрхон утас дугарч газар дээрээ гардууллаа. Гэхдээ гардуулаач гэжтэй бурууч биш л дээ. Гэхдээ баригдчихдаг. Байрны эзний охин Гүмёныг өөрийнх нь найз залууг булаасан нууц амаргна гэ ботчлоо. Үүнээс хойш уурлах болгондоо Гүмёны гутлан дээр нь уураа гаргаж гიშгдэг болов. Ядууралтай хамт хазгүй явдал үргэлж дагалддаг гэдэг үнэн мэт. За тэгээ цаашлаад Гүмён Ямбомтой хамт амьдрахаар шийдсэн ч Ямбомын ээж үүнийг нь олоод мэдчихлээ.
Гүмён багаасаа гэрээ ажил бараг хийж үзээг байдаг. Эмээс түүний болох байдал Ямбамын ээжэд ёстол таалагдсангүй. Тэр өдөр Ямбамын төрсөн өдөр байсан учраас хамт хооллохоор суулаа. Гүмён ирээдүйн хадам ээжтэй таалагдах гэж хичээсэн ч бүх зүйл бүтлгүүдэд байдаг. Түүний хийх гэж оролцсон бүх зүйлийг Ямбамын ээж нь шүүмжлээл, гоочлол эхэлдэг. Ээж нь Гүмёныг дорд үзээд энэ бол миний гэр, Ямбамын гэр биш. Дараагийн удаа энд битгий ирээрэй. Ер нь дахиж ирэхгүй байсан дээр гэж хэлдэг. Ямбам ээжигээ зогсоохыг оролцсон ч нэмэр болсонгүй. Ээж нь бүр Гүмёныг хүн биш, хүссэн үедээ хайж болох эд зүйл мэтэр энэ юм хэмээн нэрлэдэг. Гүмён маш их гомдож Ямбам бороонд норохвэ гэж санаа зовж хоригдсон ч хамаагүй гисээр гэрээсээ гараад явцдаг. Гүмён болсон явдлыг Ямбамд ярьдаг. Далайн байцааны шүлийг зөв хутгаж авч чадахгүй байна. Хүмүүжүүлгүй охин байна гэж намайг загинсан. Эцэст нь бүр энэ юм гэж дуудсан. Би хэн нэгний өмнө мөлхөөж гууж амьдрахыг үзэн яддаг гэж хэлв. Гэвч найз бүсгүйгээ өмөрхийн оронд Ямбам чи яагаад тийм их эзэн бэ гэж загинлаа шүү. Гүмён би хайртай хүнийхээ ээжэд сайхан сэтгэл төрүүлэхийг л хүссэн. Хайртай хүнтэйгээ гэрлэхийг хүсэхгүй хүн гэж юу байд юм уу гэж хэлээд Ямбамоос сонголт хийхийг шаардлаа. Чи ээжийнхээ үгнээс гардаггүй хүү байх уу? Эсвэл сайн нөхөр болох уу? Гэхдээ Ямбам энэ дэлхий дээр тийм эр хүн байдаггүй гэж уурладаг. Гүмён миний аав тийм хүн. Аав ээжийнхээ үгийг сохроор дагаагүй. Эхнэрээ хамгаалсан. Би зөвхөн ээжийнхээ үгийг сонсдог, эртээ хамт амьдрахгүй гэж хариулдаг. Азгүй явдал ийхүү үргэлжилсээр байлаа. Нэг шөнө Гүмёныг унтаж байхад өрөөнд нь нүүрс төрөгчийнхээ алдагдлаа. Аз олоход тэр өдөр Ийсүн өөрийнх нь зүүдэнд эвгүй юм зүүдлэгдсэн учраас охин дээрээ ирсэн байлаа. Охиноо юм бус байгааг анзаараад кинотеатрын хамт ажилладаг залуунч тэнд байсан учраас Гүмёныг яаралтай түргэн тусламжийн машинд орууллаа. Мэдээж азуулж Гүмён амьд үлдлээ. Найз бүсгүй нь хинт хордохыг сонссон Ямбам эмнэлэг рүү яарч ирлээ. Гүмён оймсоо өмсөх гэж зовж байгааг нь хараад түүний зүрх өвдөв. Тэр хөлийг нь илж оймсыг нь өөрийн гараар өмсгөж өглөө. Ийсүн энэ дүр зургийг санамсаргүй харлаа. Олон жилийн өмнө Гуаншиг өөрт нь яг ингэж тусалж байсныг сандаг. Ямбам ээжигээ сонгох уу, Гүмёныг сонгох уу гэсэн асуултыг нухацтай бодож эцэст нь тэр Гүмёныг сонглоо. Тэр уйлан байж гэрлэх санал тавьсан учраас бусад өвчтөн хүртэл төвөгшөн сувлагч Ийсүнд энэ залууг эндээс гаргаарай гэж хэлдэг. Харин Ийсүн маш их баярлаж байлаа. Нөхөр нь өөрт нь гэрлэх санал тавьж байсан шиг нэгэн залуу охинд нь санал тавьж байгааг тэр төсөөлөөгүй юм. Манай охин яаж аавтайгаа ийм адилхан залуу олчих вэ гэж Ийсүн бодлоо. Ямбам надтай буцаж ирээд хамт амьдар. Энэ аимшигтай газар үргэлжлүүлэн амьдрал дахиад аюулд орж магадгүй. Дааруул манай байр халаалттай. Бас энэ дүүргийн зам нь аюултай. Юус аюулгүй биш гэж гуйдаг. Гүмён түүнийг зөөлөн тайвшруулахыг оролддог. Хайраа хитрхи илэрхийлсэн энэ хоёрыг харсан сувлагч юу ч хэлж чадалгүй гайхан зогслоо. Гэтэл Ийсүн Ямбамыг ээжид минь жаахан сайн харагдахад л болно гэж охинд нь хэлхийг сонслоо. Ийсүн тэр даруй дундуур нь орж ээж чинь одоо хүртэл миний охиныг хүлээн зөвшөөрөөгүй мө? Чи одоо яг юу хийх гэж байгаа юм бэ гэж асуулаа. Ямбам ч юу ч хэлж чадалгүй хөшөж орхидог. Хэсэг хугацааны дараа Гүмён эдгэрч ажилдаа буцаж ирлээ. Кинотеатрын сурталчилгааны зураг гараар зурдаг хамт ажилладаг залуу ажлаасаа гарсныг мэддэг. Театрын эзэн цэрэгт явах насанд болсон учраас ажлаа орхисон. Театрынхаа төлөө зурж амьдралаа залгуулдаг ийм авьяастай хүнийг явуулах үнэхээр харамсалтай байсан гэдэг. Гараар зурсан бүх зар сурталчилгааг хаях гэж байгааг харахад Гүмёнд гонигтай санагддаг. Тэр залуу үнэхээр сайхан зурдаг, бас тийм ч муу залуу биш санагдлаа. Гэнэт өрөөний болонд байсан нэг зураг салхинд хийсээ хөдөлж Гүмёны анхаарлыг татлаа. Тэр нь Гүмёны өөрийнх нь хөрөг зураг байдаг. Өнөөх залуучин Гүмёнд маань нууцаар сайн байсан юм шүү. Хэсэг хугацааны дараа Гүмён Ямбамыг хоёр гэр бүлтэй аль бие ёсоор танилцуулахар шийдлээ. Гүмёны гэр бүлийнхэн хамгийн түрүүнд дэмж нөгөө талыг бүтэн цаг хүлээдэг. Ямбамын гэр бүл ирэхэд Ийсүн гэртээ бяцхан гүнж мэд эрхэлдэг. Зөрүүд охиноо анх удаа өөр хүмүүст хүндэтгэлийн хэллэгээр ярьж байхыг харлаа. Хүргэний гэр бүлд таалагдахыг хүссэн Гүмён шүлийг өөрөө аягалж эхэллээ. Түүнийг хүлэмжинд ургасан цэцэг гэж хэлүүлэхгүй тулд бүхнийг сайн хийхийг хичээж байдаг. Лалаан бүтээгдэхүүнтэй шүлний хамгийн амттай зүйлсийг бусад хүмүүсийн аяганд хуваарлаж өгснөөр өөрийнх нь ээлж ирэхэд ёроолын үлдэгдэл нь хоцордог. Охиноо ингэж яхахыг нь хараад Ийсүн өөрийнх нь залуу үеийг сандаг. Тэр үед Ийсүн өөрөө өргөлж будааны болон шүлний үлдэгдлийг идэж зовлон бэрхшээлийг ганцаараа тэсдэг байлаа. Гэвч охиных нь амьдрал өөр байх ёстой. Ийсүн өөрийнхөө аяыг охиных аягтай сольж тавилаа. Эхийнх нь амьдрал хүнд байсан ч
охин нь бусдын төлөө өөрийгөө золиослон зовох ёсгүй. Хоёр гэр бүл хормын бэлтгэл зохион байгуулалтын талаар ярилцаж эхлэх үед Ямбомын ээж гинэт яриаг таслан "Гүмён та нарт одоо хүртэл хэлээгүй мүү?" гэж асуулаа. Ямбом ээжигээ бодиулахыг оролдсон ч тэр өөрийн бодлоо үргэлжлүүлэн хэллээ. Манайх шиг нэгэр хүндтэй гэр бүл жижиг арал өөрийн гэсэн заншилтайг мэднэ. Гэхдээ Гүмён ирээдүйн манай бэр болох учраас хүргэний талын хүсэлтийг даах ёстой. Хоёр газар тус тусад нь хурим хийх оронд зөвхөн сөвөлд нэг удаа хурмаа хий гэдэг. Ямбомын ээж ядуу хүмүүсийг ямар ихээр дорд үздэг нь мэдээж ойлгомжтой илт байдаг. Гуаншиг охиноо санаа зовоолохыг хүсээгүй учраас эвгүйхэн инээмсэглэж зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Ямбом бол охиных нь сонгосон хүн байсан юм. Гэсэн ч тэр нэг зүйлийг хүслээ. Охиноо гэрснийхэн дараа үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрнө. Бүх гэрийн ажлыг ганцаараа хийх нь түнд хэтэрхий хүнд болно гэж хэлдэг. Гэвч Ямбомын ээж нь энэ айлын эхнэрийн үүрэг бол нөхрөө асарч урам өгч дэмжих, ажлаа орхих хэрэгтэй гэж хэлдэг. Ямбом дундуур нь оролцох гэсэн боловч аав нь Гүмёнд төлөгцсөн будааны шүл аягалж авчир гэж тушаадаг. Энэ айлынхан зөвхөн сууж хооллоод бусдаар бүх ажлаа хийлэгдэг бололтой. Гуаншиг Ямбомд охиндоо тусал гэсэн дохио өгдөг. Дохиогч хүлээж авлаа. Нэгэн цагт Гуаншиг хуучинсаг Пёдлын ёс заншлын эсрэг хамгийн түрүүнд босож эхнэр хүүхдээ хизээж ганцаараа гин тэмцүүлдэг хүм байсан. Одоо охиноо ийм байдалд байхыг хараад Ийсүнч төвч чадсангүй. Тэр Гүмёныг зогсоогоод "Би өөрөө хий" гэдэг. Ямбомын ээж үүнийг ашиглан "Гүмён юу ч хийж чаддаггүй нь аргагүй юм байна. Ээж нь бүхнийг өмнөөс нь хийж өгд юм бэ штэ" гэж баас үгээр идэв. Ийсүн 50 хоолоогоор "Охиндоо ийм ажлуудыг зааж өгөөгүүд минь уучлаарай. Миний хувьд тэр хэтэрхий үнцэнтэй. Миний туулсан хуучинсаг зовлон охин минь дахиж туулах ёсгүй. Одоо Пёдлын үе биш штэ" гэж хариуллаа. Хоолны дараа Гүмён юу ч болоогүй мэт дүрээсгсэн ч ээжийнх нь зүрх шаргасныг мэдэж байлаа. Тэр Ямбомыг үнэхээр сайн хүн гэдэгт итгэдэг байсан ч хайртай хүндээ юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Гүмён Ямбомын гэр бүлийнхэнтэй хамтаа буцах үед ээж нь түүнийг дахин далдуур доромжилж "Хүлэмжинд ургасан цэцэг юм а" гэж хэлдэг. Энэ үед нь Гүмён "Тийм, би үнэхээр хүлэмжинд ургасан цэцэг. Эцэг их минь намайг маш аюулгүй дулааг хүлэмжинд өсгсөн. Иймээс та надад хэтэрхий хатуу хандахгүй байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй бол эцэг их минь уйлна" гэж хариуллаа. Ийсүн Гуаншиг хоёрын хувьд охиноо хамгаалахын тулд бүхнийг харааж зүхмээр санагдаж байдаг. Гуаншиг ч мөн адил ууралсан ч охиныхоо сэтгэлийг шархлуулчихвээ гэж айж хичээж твчдэг. Тэдний охин ээжийнхээ хормоноос зуралддаг тэр залуугаас хавьгүй илүү хүн байлаа. Ийсүн охиноо мөнгөн халбагтай төрөөгүй гэж дахин доромжлуулахыг твчихгүй гэж шийддэг. Гэвч охиноо нь Ямбомтой гэрлэх хүсэлтэй хിവэр байсан учраас Ийсүн дараагийн уулзалтанд түүнтэй хамт хатан болох айл руу нь явхаас өөр аргагүй болдог. Охиноо өндөр өсгийтэй гудамжаар яаран гүөхийг хараад "Чи эзэнтэйгээ уулзахаар явж байгаа мó? Ээж нь чи хүл өвдөж яхад такси барихгүй. Тэр эмэгтэйтэй цагтаа уулзах нь ээжийнхэн өвдөлтөөс ч илүү чухал юм уу? Гэртээ бол дарга шиг хашгирдаг мөртлөө гадаа гарахаараа хүн бүрт дээрлэхүүлдэг" гэж загналаа. Гүмён ээжийнхэн үг бүр үнэн байсан учраас хариу хэлж чадсангүй. Тэд оёлын дэлгүүрт ирэхэд ажилчид Ийсүнд үзэгсэлэнтэй ягаан өнгийн даавнууд санал болгож байлаа. Ягаан өнгийг хараад Ийсүний сэтгэл багч болов дээрдэв. Тэр ягаан цэцэгтэй даавуугаар хувцас хийлэгвэл сайхан харагдана гэж бодлоо. Гэвч Ямбомын ээж дээрэнгүү хашаараа хоёр гэр бүлийн уур амьсгалыг дахиад л эвдлээ. Тэр Ийсүнд ногоон өнгийн давуу үзүүлээд хормын үеэр хөдөөний маягийн даашин засуулж нүрээ барахыг хүсэхгүй байна. Үүнийг өмсөн дээр гэж хэллээ. Хадан болох хүн нь байн хүндрэл учруулж ясан ч Ийсүн охиныхоо гэр бүлийн амьдралыг тайван байлгахын тулд өөрийгөө маш их дардаг. Тэр худ болох эмэгтэйдээ баг зэрэг бэлэг өгсөн ч гэсэндэ нөгөө эмэгтэй хувьд Ийсүний өгсөн зүйл нь үнц нэгвэл байлаа. Ямбом болсон явдлыг сонсоод дэлгүүр рүү яараа ирэв. Тэр Гүмёнд "Намайг тэр хоёртой нэн дээр уулзвал дахиад удвал муу зүйл болно" гэдэг. Гэвч аль хэдийн оройтч. Ямбомын ээж нь "Би Гүмёнд огтоос дургу. Юу ч болсон энэ хурмыг хийхгүй" гэж шууд хэлчихсэн байв. Ийсүн ууралсандаа охиноо дагуулan шууд гэртээ харлаа. Ээжигээ ийм их уурсныг хараад Гүмён "Та өмнөх оройн хоолны үеэр яагаад бүхнийг хэлээгүй юм бэ" гэж асуулаа. Ийсүн төвчээр алдан бүхнийг хэлдэг. Тэр айлын ээжийг би үнэхээр төвчж чадахгүй. Хүүн төрийн албаны шалгалт тааж давж чадахгүй, олигтой хийж чаддаг зүйлгүй мөртлөө хүүгээ ямар мундаг гэж боддtiin бэ? Гүмён хайртай хүнээ тэр дараа өмөрөн "Би түүнээс юугаараа илүү юм бэ? Та намайг ч бас дорд гэж боддог учраас ягаан өнгөн дуртай гэдгийг хэлж чадаагүй үсттэй. Гэхдээ би чамайг дорд гэж огт бодоогүй" гэж хашгирлаа.
Тэгвэл яагаад тэр айлын өмнө ингэж их бүхэлзөөд байгаа юм бэ гэж Гүмян асуухад Ийсүн аргууд нь чамд дараа нь хэцүү байдал үүсэхгүй гэж санаа зовсон юм. Тэд чамайг үзэн ядахгүй гэж айсандаа л твцсэн. Би өөрийгөө доорд гэж бодсон учраас биш. Чи ганцхан удаа шархалвал аав ээж хоёр чинь 10 дахин их шархална гэж хэлдэг. Гэртээ байхдаа Гүмян ээжтэйгээ маргалддаг байлаа. Гэвч Ямбамын ээж нь жинхэнэ төрхийг өөрийн нүдээр харсны дараа сая нэг үг харлаа. Ямбамын гэрт очсон бүх бурууг зөвхөн түүнд тоглоо. Түүнийг ичгүүргүй жигшүүртэй эмэгтэй гэж доромжилдог. Би ээжид чинь аль хэдийн хэлсэн. Гэтэл тэр одоо ч манайтай хуудуураг болохыг хүссээр байна. Хэдхэн үг сонсоод л уйлчихдаг. Чи бусдын их хүүгийн харилцааг салгах дуртай хүү юм уу гэж Ямбам ээж хэлдэг. Хажууд нь аймхаа Ямбам зогсож найз бүсгүйгээ өмөрч зүрхлэхгүй л байлаа. Ээж нь Гүмянийг дахин доромжлохыг тэр дуугүй харсаар л байдаг. Ямбам ээж өөрийгөө нэр төртөө боловсон үхтэй гэж хэлэхэд нь Гүмян твжиж чадсангүй. Та нэг ч удаа нэр төртөө үг хэлсэнгүү. Миний ээжтэй яаж харцнаа өөрөө сайн мэдж байгаа эцтэй гэв. Гүмян чадваргуудын өнөөдрийг хүртэл твчээгүү. Найз залуу нь ээжээсээ болж ямар их хичиж байгааг мэддэг учраас л дуугүй өнгөрөөсөн байлаа. Гэвч Ямбамын ээж бууж өгсөнгөө. Аавыг чи харахад л ямар ч хөрөнгөө хараажилж хүн гэдг нь мэдэгдэжээ. Хормын уруудлага тараачхал юм бол бүх зүйл дуусна гэж бодсон юм уу хэмээн бас л нэмж доромжилдог. Гүмян гэрлэхгүйгээр шийдлээ. Тэр Ямбам руу хараад би гэрлэхгүй. Хэрвээ гэрлэвэл аав ээж хоёр минь уйлна гэдэг. Үегээ хаягдаж байгааг харсан Ямбам ээж Гүмяныг улам их доромжилж эхэллээ. Эцэст нь Ямбам тэсэж чадлагүй. Болооч гэж ээж рүүгээ хашгирлаа. Ээж нь би энэ бүхнийг чиний төлөө хийж байна. Чи бол миний бахархал, миний амьдрал гэдэг. Гүмян түүний амьдарч байгаа амьдрал бол Ямбамын их болохоос биш таних биш гэж хариуллаа. Энэ үг Ийсүн Ямбамын ээжийг огноо доромжлоход нь хэлсэн үгтэй яг адилхан байдаг. Ийсүн та хүүгийнхээ замыг хааж байгаа том чулуу гэж хэлдэг. Гүмянд хаягдсанаас хойш Ямбамын ээж хүүтэй тохирсон эмэгтэй сонгож өгвөл ад жаргалтай болно гэж бодож байлаа. Гэвч өдөр хоног өнгөрөхөд түүний амьдрал хിവэрэ уйтгартай байдаг. Нэг өдөр Ямбам гэртээ ирэхэд ээж нь гинэт ихээр баярлан би тэр охины өмнө яагаад хөлийнхөн өндгөн дээр алхах ёстой юм бэ? Би яагаад ингэж ад жаргалгүй амьдрах ёстой юм? Чамааг өсгөхийн тулд бүхнээ зориулсан мөртлөө одоо үүнийг твчих ёстой гэж юу гэдэг. Ямбам хариуд нь зөвхөн та л өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа юм уу? Би яах юм бэ? Тэр хормын зураг дээр зөвхөн та нэмсэглэж байгааг харахгүй байна уу? Би амьдралдаа үнэхээр хүссэн зүйлээ нэг ч удаа авч үзээгүй тэнэг хүн гэж хариулдаг. Ингээд тэр жил Гүмяны анхны хайр төгсгөл аллаа. Өөрөө зовж амьдрахыг хүсээгүй, мөн эцэг эхээ доромжлуулахыг төвчж чадаагүй учраас Ямбамаас салахад Гүмян маш их уйлсан. Ямбам түүнтэй уулзахаар олон удаа ирсэн ч тэд бүрэн салахад нэг жил гаруй хугацаа орсон байлаа. Ямбамын төрсөн өдөөрөө тэр Гүмянд цэцэг авчирсан нь тэдний сүүлчийн уулзалт байдаг. Гүмян би чамд маш их хайртай. Гэхдээ би өөртөө ч бас хайртай гэж хэллээ. Тэр хүсээгүй ч Ямбамын дурсамжид үлдэх 20 хэдэн настай залуу эмэгтэй болохоос өөр аргагүй байлаа. Ийм боломж Ямбамд дахин ирэхгүй тэр ойлгосон. 7 жил харилсан хүнээсээ салах гонигтай байсан ч Гүмянд гониглох бүрт нь тайвшруулдаг 20 жилийн хамгийн сайн найз бий. Найз нь Гүмяныг амьдралгүй хүн шиг хөргөөгч доторх зүйлсээж тоохгүй байхыг хараад энэ бүх хугацаанд яаж амдгарсныг нь гайхаж байлаа. Ийм үед эцэг эхийнх нь утас санаа тавьсан үг урд урдынхаас илүү дулаахан санагдана. Магадгүй Гүмян үргэлж ээжийнхээ хажууд санаа зовох зүйлгүй жаахан хүүхэд хിവэр байсан бол Ийсүн түнд баг санаа зовох байсан баг. Ингээд Гүмян өөртөө амралт өгч гэртээ харахаар шийдлээ. Хүүхдүүд нь байхгүй гэрт гуниглан хоорондоо ярилцаж байсан чинь охиноо буцаж ирэхийг харсан Ийсүн Гуаншиг хоёр маш их баярлдаг. Ийсүн охиндоо хийсэн их хэмжээний жигсэн мах, үхрийн мах, за ер нь нөгөө хачир гэд бүх зүйлээ үзүүлдэг. Охиныхон дуртай маш эсгэлэн, дарчилсан кимчиг ч гэсэндээ хийсэн байв. Гуаншиг охиноо дарахгүй гэж халаагуур асааж суугтан зориулж дэвсгэр хүртэл гаргаж тавилаа. Зөвхөн гэртээ ирснийхэн дараа л Гүмян бүх зүйл урд урдынхаасаа илүү дулаан, тогтоо болсныг мэдэрлээ. Ингиж 50 амраагүй ямар их уцнаач мэдсэнгүү. Гэвч Гүмяны хувьд 50 өдрүүд арай дэндүү их байлаа. Өдөр бүр хоол бүрийн үеэр ширээ дүрэн амттай хоол тавигдана. Эцэг их нь өөрсдөө маш хэмнэлттэй амьдардагч охин нь гэртээ ирэхэд Гуаншиг, Ийсүн хоёр түүнийг ганц килограмч тураахгүй гэж бүх мөнгөө хоолнд зарцуулдаг. Нэг өдөр Гуаншиг өглөөрт Гүмяныг сэрээгээд хамт нэг газар явахыг хүсдэг. Гүмян маш их уралдаг. Найз залуутайгаа уулзахын тулд өглөөний 4 цагт ч дуртайа босдог байсан мөртлөө одоо аавда уурлаж байгаагаа бодоод ичжээ.
Тэр аавыгаа гомдоохгүй гэж шийдэн хамт явдаг. Охин нь зөвшөөрөхөд Гуаншигийн царайнаас аав хүний мэдээж маш их аз жаргалтай байдал харагдана. Тэр урьдчилан бэлтгэсэн олон хоолой баяртайгаар үүрч явлаа. Тэд олон жилийн өмнөх гэр бүлийнхээ усан онгоцонд сулаа. Гуаншиг өнөөдөр тэнгэр үүлгүй нар мандахыг харахад тохиромжтой учраас охиноо дагуулсан ирсэн юм байна. Гүмён, та өдөр бүр энэ цагт босож нар мандахыг хард юм уу? Яагаад хараа удаан унтаж болдгоо юм бэ? Та өдөр бүр ингэж яаж амьдрд юм бэ гэж асуулаа. Гуаншиг, аав нь жаахан баг унтвал хоёр хүүхэд минь илүү тайван удаан унтаж чадна. Иймээс би сэрэмжтэй байж эрт босож загасчилд юм а гэв. Аавыгаа далаад ганцаараа байхыг хараад Гүмён, та айдгүй мүү? Гонигдгүй мүү гэж асуухт нь Гуаншиг, бороо орж шуурга болох үед л айдаг. Тэгтээ би хол байгаа гэрлүүдийг л хардаг. Тэнд бас өөр нэг хүн надтай адил хайж яваа гэж бодохоор арай ганцаарддаггүй, айдас ч багасдаг гэв. Гүмён, хурмаа цуслсан охинтой болсондоо харамсаж гин үү? Урилгууд аль хэдийн тараагдсан. Хүмүүс намайг муу нэртэй болсон гэж ярьж байгаа гэж асуулаа. Гуаншиг, би үүнд харамсдаггүй. Харин тэр үед чамайг хамгаалан босож чадаагүй дээ л харамсдаг. Би баян мундаг аа байж чадаагүй дээ өөрийгөө үргэлж буруутгадаг. Чи өөр баян гэр бүл төрсөн бол ийм зүйл туулахгүй байсан байх гэдэг. Энэ үгийг сонсоод Гүмён өөрийгөө энэ бүх хугацаанд ямар мэдрэмжгүй байсныг ойлголоо. Аав нь ингэж их хөдөлмөрлсөн шалтгаан нь юу байсан бэлээ? Түүнд 100 байсан ч хүүхэдтэй үргэлж 120-ыг өгөхийг хичээдэг байв. Гүмён уйлан дахиж баян аавын тухай битгий яриарэ. Ерөнхийлөгчийг ааваараа солих боломж байсан ч би солихгүй. Та үнэхээр хуур хүргэмээр юм а гэж хэлдэг. Гуаншиг охиноо гэрлээгүүд үнэндээ баяртай байсан. Түүнд энэ нь огт асуудал биш байлаа. Гэтэл охин нь ээжтэй хоёр тийм аз жаргалтай гэрэлсэн байж би яагаад гэрлэж болохгүй гэж асуудаг. Гүмёны хувьд аав нь гэр бүлийг нийгмийн харанхуй булангаас татаж гаргасан гэрэл мэт хүн байлаа. Тэр өглөөний наараа илүү өндөр, илүү гэрэлтэй санагдана. Гэртээ буцаж ирсний дараа Гүмён хэсэг хугацаанд сэтгэл нь уярсан хിവэрэлээ. Гэвч Исүн түүнийг дахин гэрлүүлэхээр янз бүрийн залуу танилцуулж хэлдэг. Энэ залуу сайн, тэр залуу илдэг, аав шиг ч хүн гэж хэлдэг. Гүмён бүгдээс нь татгалцлаа. Би салаад ердөө 1 жил болсон. Тэгээд ч хүн бүр намайг хаягдсан гэж мэдэж байгаа. Одоо хин надтай гэрлэх юм бэ гэв. Эцэг их нь охиноосоо болж хүмүүсийн нүүр харах аргагүй болсон гэж тэр боддог байлаа. Гэвч Исүн хурмын урилгыг анхнаасаа огт тараагаагүй, охин нь мэдээгүй. Охиноо өсгөж явахдаа Исүн өөртөө би Гүмёнд өөрийнхөө хүссэн бүхнийг өгнө. Түүнийг нисээсэ гэж хүсдэг. Гал тогооны болонд нуугдан амьдрах биш. Ширээг нь хөмрүүлээд чамаагүй өөрийнхөө амьдраасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Бас тэгж амьдруулна гэж тангарахсан байж. Гүмён насанд хүрэхэд Исүн дуугүй өөрийгөө золиослон үргэлж хажууд нь байж түүнийг чиглүүлсээр ирсэн юм. Исүн үүнийг нэг л хүсэлтэй хийсэн. Охин нь ээжигээ үргэлж санаж оршуулганд нь ирээд миний ээж үнэхээр агуу хүн байсан гэж ярьдаг байгаасай. Нэгэн цагт Исүнийг өөрийнх нь ээж яг ингэж өсгсөн билээ. Тэр өдрөөс хойш Гүмён өөрийгөө илүү сайн хайрлан халамжлахаар шийдлээ. Тэр бол эцэг эхийнхээ итгэл найдвар байлаа. Охин нь буцаж явхад хосын гэр дахин хосорсон ч Гүмён баярлаж эцэг эхтэй бэлэг авч өгөхөө бас марцсангүй. Гүмёныг их сургуульд орохоос өмнөх үед эргэн очив. Исүн болон тосгоны буцад эмэгтэйчүүд нэгэн цагт хуучин тосгоны даргатай сохор болцоонд орж байсан дэлгүүрийг худалдан авч далайн бүтээгдэхүүний зоогийн газар болгосон байна. Исүн цэвэрлэгээ хийж ядарсан байхад дэггүй хүн ирээд ээжээрээ тоглоом хийж уурыг нь хүргэв. Ээжтэйгээ эвлэрэхийн тулд хүн бөмбөгөө 2 хувааж ээжийнхээ хөлөө тавин амраах түшлэг хийж өглөө. Тэр гаднаасаа сахилгагүй харагдаг ч гэсэндээ үнэндээ аавтайгаа их адилхан хүүхдэлээ. Нэг өдөр хүн нэг найзаагаа гэртээ авчирлаа. Исүн сонирхон хаалгыг нь онгойлгох гэсэн боловч хүн хааж өрөөндөө хэнийг нууснаа үзүүлсэнгүй. Гэвч ямар ч нууц үрд нуугддаггүй. Нэг өдөр хүн нууцлаг найзтайгаа өрөөндөө халин мэдэж яхад нь Гуаншиг гэртээ ирдэг. Тэр гэрээсээ зүгтаад буцаж харихгүй энэ тоглож байдаг залууг би зөвшөөрөхгүйгээд өнөөх найзыг нь чирч гарахыг оролдлоо. Гэвч шүүгэнд нуугдсан залуу нэг л өөр харагдчихлаа. Гуаншиг, өнөөдөр энэ найз чи яагаад ийм жижигхэн болцсон юм гэж гайхав. Үнэндээ хүн шүүгэнд нэг охин нуусан байлаа. Охин баригдсны дараа үснийх нь хэв маяг болон цүнхэн дээрх бичгийг хараад Исүн багц хэрэг гайхдаг. Цүнхэн дээр нь хүүгийнх нь нэрийг бичсэн байв. Исүн тэднийг их дотн найзууд юм байна гэж бодсон ч үнэндээ тэд 500 гаруй өдөр үерхсэн байж хосууд гэсэн үг. Гуаншиг уурлан өдөн тоосны гөвөр авч
Эрт үерхсэн 500 өдрийн төлөө 500 удаа зотно гэв. Ээжтэй хоёр 10 настайгаас л биедээ хайртай байсан. Бид бүр хожуу эхэлж байгаа. Хайр дурлалд буруу гэж байхгүй гэж хариулдаг. Энэ явдал нэгэн цагт Гуаншиг Исунд хайртайгаа илчилж байсан хэлбэртэй яг адилхан байгаад идэг шүү. Хүүн эхэндээ би түн дургүй байсан. Харин 10 жил харсны дараа дуртай болсон. Түүний нүдэнд би хамгийн сайн хүн гэдэг. Тэр яг л аавынхаа хулбар байлаа. Исун тайвширч охины нэрийг асуухад охин Хүнсүг гэж хариулаад бүтэн нэрээ танилцууллаа. Түүнийг Бүү Хүнсүг гэдэг байв. Исун нэг л зүйл буруу байгаад мэдэрлээ. Тэр охин нь нөгөө үзэн ядаад байсан тосгоны дараг Сангилийн охин байлаа. Харуу үнэхээр жижиг юм. Хүнсүгийн ээж баг байхад нь том болоод Исуны нөхөр шиг хүнд хайртай болоорой гэж хэлдэг байсан гэдэг. Гэтэл тэр охин аав шиг хайр дурлалд ухаангүй автдаг Исуны хүүг сонгоцсон. Тэр ээжийнхээ үгийг үнэхээр сайн биелүүлсэн охин байлаа. Багаасаа өнөөдрийг хүртэл Исуны хүү хаашаа явна, Хүнсүг түүнийг дагдаг. Тэд нэг савнаас гарсан хоёр мандуу мэд үргэлж хамт байлаа. Исун энэ явдлыг загсны дэлгүүр суудаг нагаз эгчнэр болон хадам ээжтэй ярьлаа. Хадам ээж нь баярлан би энэ өдрийг 10 жил хүлээлээ. Нүдээ том нэгэд хар. Чи миний хүүг булааж авсан шиг одоо чиний хүүг өөр нэг охин булааж байна гэж ёчлов. Энэ үед хуучин тоцхны дарааг Сангил дахин сонгогдож чадаагүй дээ гэртээ мэдээж ууртай сууж. Түүнд үнэтчлэг гунигтай зүйл байсан нь том хүн аавыгаа хиннээс ч илүү үзэн яддаг болсон байв. Хүүн зөвхөн ээжийнхэн талд ордог. Учир нь энэ гэрт хүүхдүүдтэй үнэхээр санаа тавьдаг цорын ганц хүн нь ээж нь байлаа. Том хүн дүү охин Хүнсүг аавынх нь өмнө сохор болзоонд орж байсан Исуны хүүтэй үерхдгийг мэдэв. Тэр Хүнсүгийг хүүгээс нь хол байхыг анхаарууллаа. Дараа нь Исуны хүүд зориулан ихвэж байсан цаасан тогроонуудыг бүгдийг нь устгачв. Чи дайнаас саяхан буцаж ирсэн зэрэг шиг яагаад ийм эрт үрхэж хайр дурлал хөөцөлдөд байгаа юм бэ гэж загнав. Мөн Хүнсүг унмантай дахин уулзвал түүнийг танихын аргагүй болтол зотно гэж сурдуулв. Үүний улмаас Исуны хүү хит хитэн удаа зодуулж хөхөөрч цус нүжтэй холилдож. Эцэст нь тэр Хүнсүг дээр очиод одооноос эхлэн би чамайг хаанч таарсан танихгүй найз бүсгүйгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй. Юу ч гэсэн надаас хол бай гэд салчдаг. Хүнсүг уйлан би өвхөөгүй цагт чамайг өөр охинтой үерхүүлэхгүй. Чамайг өөр охинтой харах юм бол тэр охиныг чинь зодно гэж бас нэмээд зүрхзүүллээ. Амнасаа аврахын тулд мэдээж Исуны хүү явхаас өөр аргагүй болно. Гэтэл Хүнсүг араас нь чулуу шидэж анхаарууллаа. Эрт өвхүү эсвэл хайртай хүнээрээ хамгаалуулах уу гэсэн сонголт мэд байлаа. Хүүн эргэж ирээд би энд байвал ах нар чин автобусны бүх чиглийн эцсийн бодол хүртэл намайг мөрдөн. Надтай ч амьдрал байна. Би энд яаж амьдрах юм бэ гэж гомдлоо. Хүнсүг нэгэн төлөвлөгөө гаргалаа. Тэд хамтдаа зогтох ёстой гэж. Исуны хүү яахаа мэдэхгүй байсан ч Хүнсүгт хайртай учраас түүнийг тэрвэрж хоёулаа хүүхэд шиг уйллаа. Загсны дэлгүүрийн хоёр нагаз эгч хажуугаар өнгөрч яваад бүхнийг нь сонсож дууд дохиогоо чангаар тарав. Тэр орой Исун охиндоо санаа зовсон учраас далимдуулан гүмьёнтой уцаар орж сүүлийн үед ямар байгааг нь асуулаа. Телевизээр насанд хүрээгүй хүүхдийг хулгайлах, хүчирхийлэх хэргийн мэдээ байнга гарч байсан учраас тэр маш их санаа зовж байлаа. Исүний нагаз эгч чи сүүлийн үед муу зүү зүүдлээд байгаа мó? Яагаад ингэж их санаа зовоод байгаа юм бэ гэж асуув. Нагазынх нь өвөг дээдсийн дахилгын өдрөөс болж Исун төгсөж байгаа байх гэж бодлоо. Исун баг байхад ч дахилгын өдөр хачин зүйл тохиолдож байсан юм. 10 настай Исун түлээ түүж яваад хар сон олж харж хар соныг сонны үхлийн бурхан гэж нэрлэдэг байв. Түүнийг барихын тулд Исун түүсэн түлээгээ дүүдээ орхиод араас нь хөв. Автобусны буудалд хүрэхэд хөгжлийн бэрхшээлтэй мэд харагдах дунд иргэн насны эмэгтэй суужлаа. Тэр Исунийг дуудаж нэг зоос өгөөд ойролцоох дэлгүүрээс задлуулж ирэхийг гуйдаг. Исун юу ч бодлого мөнгийг нь хурдан задлуулж өглөө. Эмэгтэй шагнал болгон түүнд нэг зоос хүртэл өглөө. Гэвч энэ явдал үүгээр дууссангүй. Тэр эмэгтэй дахин нэг дэвсгэрт өгөөд тэр машинд байгаа эрэгтэй дээр очиж задлуулад хүрээдэр дэлгүүрээс холгүй байгаа. Задлуулж өгвөл дахиад нэг зоос өгнө гэдэг. Исун юу ч бодлогүй зааврын дагуу машин руу гүйлээ. Машинд суусан эр хаалгаа онгойлгон түүнийг хүлээж байдаг. Аз олоход Исуны ээж яг тэр үед гарч ирж түүнийг зогсоодог. Чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад жолооч тэр даруй зүгтлаа. Ээж нь Исунийг дагуулan өмнө сууж байсан эмэгтэй газар утсан ч тэрчмэн алга болсон байна. Ээж нь охиноо чанга тэрэн тавьчрав. Тэр урд нь энэ газарт огт ирж байгаагүй ч гэсэндээ ээж хүний зүн савингоор охиноо олж чадсан байна. Исун өнөөх эмэгтэйтэй уулзахаас өмнө ээж нь түүсэн түлээг нь өөр хүн аваад ирсэн байгааг хараад охин нь байхгүй байгааг анзааран Исун хаана вэ гэж асууж
Дүүн Ийсүн хар сон хөөж уулан дээр үлдсэн гэж хэллээ. Ээж нь бүх хурдаараа гүйж охиноо хайж. Аз болоход Ийсүн хүн хулгайлагчдын гарт ороогүй. Ээж нь эмэгтэйн гадаа шинжийг сайн асууж дахин тааралдвал танихыг хүслээ. Ийсүн нилээд ганган хувцастай гар нь сорив дүүрэн байсан гэж хэлдэг. Дараагийн хэдэн өдөр ээж нь загас зарж байхдаа үйлчлүүлэгчдийн бугуу хүртэл татаж харж өнөөх эмэгтэйг хайдаг байлаа. Нэг өдөр ээж нь найзтайгаа хооллох гэж байсан чинь Ийсүний дүрсэлтэнтэй төстэй эмэгтэй харагдав. Ээж нь түүнийг сэжиглэн хажиглаж байтал хамсаатан дөхөж ирж хүүхдүүдийн талаар асууж эхлэв. Тэр хоёр саяхан нэг хүүхэд хулгайлах гэж яагаад алдсан тухайгаа ярьжглаа. Тэр өдөр нь Ийсүн төлөө түүхээр явсан өдөртөө давхцжээ. Ээж нь нин даруй сэжигтэй эмэгтэй гарыг татан харлаа. Ийсүний хэлсэнчлэн гар нь сорвоор дүүрэн байв. Ээж нь эмэгтэй үснээс байрч алгадаа тосгоны бүх хүнийг дуудан тэр хүн нэмээд хамсаатнууд нь хинэнч тосгоныхны гараас зүгтэж чадсангүй. Ингээд баригдсан байна. Ийм болгоомжтой үргэлж санаа зовдөг зангаасаа болоод Ийсүн орой болгон унтахаас өмнө гүмьян руу утасддаг байв. Зөвхөн гэртээ унтаж байгаарай, эрт хараарай, эргэн тойрныхон бүх зүйл болгоомжтой байгаарай гэж л сануулна. Тэр үед охин нь ээжийнхээ үгийг сонссон дүр үзүүлээд уцаа тасалж унтахаар хэвтлээ. Гэвч яг тэр шөнө Ийсүн өнгөрсөн үеийн тухай зүзүүдлээ. Нас барсан баг хүн эргэн ирж ямар нэг муу зүйл болохыг урьдчилан сануулж байгаа мэт байлаа. Зүудэндээ Ийсүн тэр даруй гүмьёныг хайхаар яваагүй. Харин баг хүүгээ тайвшруулан ээж нь эгчийг чинь хайж болоод шууд буцаж ирэн заа юу гэж хэллээ. Удалгүй зүүд нь биелэв. Гүмьён нүүрсний халаагуураас гарсан хортхийн амьсгалж ухаан алдсан байлаа. Аз болоход Ийсүн санаа зовсондоо охин дээр оцсон байдаг. Түүнийг маш хүнд байдалтай байгааг олж түргэн тусламж дуудлаа. Ийсүн өмнө нь нэг хүүхдээ алдсан учраас энэ удаа айдстайгаа сэтгэл зүйн хувьд тэмцэж хайртай хүүхдээ өхлийн гараас заавал аврах ёстой гэж өөртөө хэллээ. Зөвхөн энэ удаа ч биш. Гүмьёныг бага байхаас насанд хүрэх хүртэл Ийсүн олон удаа яг цагтаа очиж охиноо авардаг байв. Ээжийн байнгын санаа зовнил төгшүүрийн ачаар Гүмьён эмнэлэгт цаг алдалгүй хүргэгдсэн юм байна. Ийсүн тоо томшгүй олон удаа муу зүйл болох гэж байгаа мэт сэтгэл нь тавгуурхэж аж. Хаз олоход тэр бүхний дараа Гүмьён амьд эрүүл сарвал үлдсэн байлаа. Тийм болохоор нь Ийсүн өөрийнхөө хүүг хүртэл эрх чөлөөгөө байлгадаг ийм гэр бүлд Гүмьёныг бэр болгон өгөхгүй гэж шийдсэн байна. Ээж хүн охиныхон төлөө санаа зовх нь хизээч илүүц байдаггүй. Тэр үед Ийсүн Гүмьёныг үргэлж удаан өсдөг жаахан хүүхэд хэвээр байж өдөр бүр тэрвэрж халамжилж чаддаг байсан болоосой гэж хүсдэг. Гэвч бодит амьдрал дээр охин нь их сургууль сурах ёстой байсан учраас үргэлж хол амьдрах хэрэгтэй боллоо. Ийсүн хичнээн их хоол хийсэн ч Гуаншигт хоёулахна бүгдийг нийдэж чаддгүй. Аз олоход Гүмьён ээжийн хайрыг ойлгож байлаа. Нэг өдөр тэр чөлөө авч ээж аав дээр ирлээ. Ярих хүнгүй уйдад суудаг байсан хосын гэр охиноо ирэхэд гинэт дахин баяр хөөрөөр дөрөв. Хоол бүрийн үеэр Гүмьёныг гүнж шиг дайлж юу ч дутаасангүй. Охиноо амар тайван аз жаргалтай амьдарч байгааг харах нь одоо энэ хоёрын хамгийн том баяр баялаа. Өдөр бүр санаа тавин бүхнээ зориулж өсгсөн охин нь эцэг ихээ ойлгон халамжилдаг болсныг харах нь бүрчих аз жаргал өглөө. Амралтаа дуусгаад явхдаа Гүмьён Ийсүнд шүлгийн дэвтэр бэлэглэв. Гуаншигийн гар маш их ивэрсэн байсан учраас түүнд гарын тос авч өглөө. Нэг өдөр загсны дэлгүүр дээр Ийсүний бэр ихж ирж захилгаан халаагууртай хүнжил танилцууллаа. Хажууд байсан нагац эгч түүнийг нэг хараад л олон шатлалтай худалдаа хийхээр ирснийг ойлголоо. Тэр гэр бүлийнхэндээ санаа тавьдаггүй, бэртэйгээ уулзалгүй удаж яагаад зөвхөн бараа зархаар ирсэн байна. Төлөвлөгөө нь илэрсэн учраас эгч бараагаа гунигтайхан хуран гэртээ харих гэж байлаа. Гэвч Ийсүн өрөвдөөд дэмжихийн тулд нэг халаадаг хүнжил худалдаж авав. Тэгээд ээжид ч гэсэн нэгийг авч очоорой. Нуруу нь өргөлж өвддөг гэж хэлнэ. Үүний дараа Ийсүн Гуаншигээс халаадаг хүнжлийг ээжд нь хүргэж өгөхийг хүслээ. Хүүгээ ирэхийг харсан ээж нь хүнжлээ дэлгээд хурдан хайргив. Гэвч Гуаншиг татгалцдаг. Энэ гэрт эргэж ирэлгүй удаж байсан учраас ээжигээ хэсэг харж байдлыг нь асуухаар шийднэ. Ээж нь эхнэрийнхээ төлөө өөрийг нь орхисон хүүгийнхээ царайг харахаас нохоод ижсэн дээр гэж олон жил бодож ирсэн юм байна л да. Хахуул авсан шүүгч үртэл Гуаншиг шиг нэг тал руу ингэж туйлширч чадахгүй гэж тэр хэлдэг байлаа. Охиныхоо өмнө хэлсэн үгийг сансан Гуаншиг Солонгосын тэргүүн хатагтайг ээжээрээ солих боломж байсан ч би солихгүй гэдэг. Гэтэл ээж нь тэргүүн хатагтаа өөрөө гуйсан ч эхнэрийнхээ төлөө ээжигээ хайсан чам шиг хүүг би авахгүй гэж хариуллаа. Зөвхөн эхнэрээ л гэдэг хүүтэй байхад ямар ч хадам ээж мэдээж баярлахгүй ойлгомжтой. Ээжигээ харагдахын тулд Гуаншиг ийм бүтэлгүй хүүтэй юм бол сайн хажлуулаарай гэдэг. Хэдий ээж нь хатан өгөхтэйч хүүхдүүдээ амьд эрүүл явааг харахын түүнд хамгийн их аз жаргал өгдөг.
Гуаншигч эцэг эхээ алдах ямар байдгийг ойлгодогч хүүхдээ алдах зовлон ээж нь ойлгохгүй гэж боддог байв. Гэсэн ч хүүхэд нь амьд байгаа нь ээж хүний хувьд одоогийн хамгийн том аз жаргал мөн гэдгийг тэр мэдэж байлаа. Иесүний эмээгийн талынхан төрсөн өдрийг нь тэмдэглэхээр бүгд цоглов. Хэдэн нас хүрснийг нь хэн ч тодорхой мэдэхгүй. Харин эмээгийн царай хизээж хорвоог орхиход бэлэн мэт харагдана. Гэр бүлийнхний түүнтэй ярьсан ч эмээ бараг ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Иесүн ирээд эмээгээ дахин дуудахад хүмүүс одоо ухаан нь бүдгэрсэн хэнийг ч таниха болсон гэдэг. Гэтэл хэн нэгэн Гуанрэгийн охин ирлээ гэж хэлэхэд өрөө тэр чихтэй намган болов. Эмээ Иесүнийг мартаагүй байлаа. Бусад бүх хүнийг мартсан ч том хүүгийнхээ охиныг гэр бүлдээ хамгийн их зовсон ач охиноо хизээч мартаж чадаагүй юм. Иесүний өгсөн бэлгийг авахдаа эмээ маш их баярлав. Тэр мөчөд бэрийнхээ сүүлчийн хүслийг биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун амар тайван болсон байлаа. Одоо тэр тэнгэрт очиж охинтойгоо дахин уулзахад бэлэн боллоо. Хүн бүр нэг өдөр энэ хорвоог орхино. Хин ч өөрт мөнх амьдарч чадахгүй. Эмээгийнхээ бушны өмнө сууж байхдаа Иесүн Гуаншигт нэг өдөр бид явах болвол хамт явна шүү гэж хэлв. Гэвч цэцэг ганцсан ч дахин дэлгэрдэг. Амьдрал үргэлжилсээр байлаа. Хүүн цэргээс халагдан ирэх өдөр боллоо. Иесүн Гуаншиг хоёр их хэмжээний хоол бэлдээд хүүгээ баяртайгаар угтгаар хүлээж яадаг. Гэвч хүүн ганцаараа ирээгүй. Түүний араас тосгоны даргын охин хүнсүг томоо гизтэй дагаад ирдэг. Тэгээд хүүн аавда энэ бол нэг удаагийн сумны үрдүн гэж жирэмсэн гэдгийг нь тайлбарлав. Өөрөөр хэлбэл тэд ганцхан удаахан томсны дараа хүнсүг жирэмсэн болсон байна. Хүүн залуу үеийн ааваасаа ер нь нэг их ялгаа байхгүй.